яриад байна. Сая тагнуулын газраас зорилгын иргэн ажлыг өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж бидэг гэхэд та уул тайлж хийх үү? Мэдээлэл авах уу? Би хурц хэвлэлийн хурлыг хийсэн гэж сонссон зарим нэг үгийг олсон шүү. Зул өгөхийн өмнөг яхан бамбардаж асдаг л да. Тэр л болж байгаа юм болов уу гэж бодож байна гэдэг байна. Хоёрдугаарт би хурлаар байшаар хэлчихсэн шүү дээ. Энэ нам дамжсан бүлгэлдүүлдэг хууль хяналтыг нэг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь хурцлаа. Ийм учраас солигдсон мэдэрчээ хэвлэлийн хурал хийж байгаа юм байна гэдэг. Би өнөөдөр цагаагийн дараагийн хүртэл санал оруулна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Одоо яг нэг цагийн дотор дамжиж энэ асуудал шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудлыг шийднэ. Би тэрнийг хэлж амжаагүй үг байгаа хэлэх байхаа гэж яриад байсан шүү дээ. Энэ Эрдэнэтийн 49%-ийг хийжтэж болох хангалтанд энэ төгнөлийн хурц оролцоо. Энэ чинь тэр Эрдэнэт гэдэг хүний хуураад өгөө. Хойд талд чимдээ урлагч халаануу гэж тусгаалсан нэг генерал хүн байд юм аа. Ийм оролцоотой юм. Тэгээд энэ Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж ийм мэдээлэл хийж ирсэн. Таныг бас тантай холбоотой сая долларыг бас Эрдэнэт үйлдвэрч авсан. Таны хүүтэй холбоотой бас мэдээлэл хийж байна. Хоёр анх хоёр гэдэг хүүхэд байдаг гэсэн юм байна. Миний анх хоёрын тухай нэг юм гараад тэр учир нь болдод олон нийт ойлгосон. Тэр 42 саяын анх хоёр гинэ. Тэр бизнесийг бол би мэдэхгүй. Баттай биш. Тантай холбоотой 42 баримт тагнуулын байгууллагаас алдагдсан гэдэг ийм мэдээлэл байна шүү дээ. Тэрийг өнөөдөр үнэн гэдэг. Наад чи 97 онд 98 онд Баатар хулгайлж авсан байна. Таяга ажилласан. Ер нь яагаад баймбай өөрчлөлт оруулж ирсэн юм бэ? Хайдын хэсгийг би ерөөсөө солиагүй. Одоо 5 удаа өөрчлөлт оруулсан гэдэг баримтыг одоо бол би цагдаагийн юунаас байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг солиулнаа. Энийг бол яагаад ингэж баймбай ийм хавдлага багш. Ийм юм яриад байна. Захиалагч нь улаагүй байж хүн захиалгаар асан гэж хүн шийдэгдэх гэж үгээд юм. Наа чи мангар биш бол хуульч биш зүгээр эрдэнэ хүн ойлж шít. Таныг ер нь зориг авах болоогүй гэж одоо энэ хэргийг шалгаж байгаа учраас одоо зарах цаг нь болоогүй гэж яриад байгаа шүү. Тэрийг мэддэг юм аа. Тэрийг би юу яач гэсэн байна. Тэр шүүхэр шийдвэрлсэн хэргийн нийт болох санал болгох гэсэн юм өгсөн байна. Тун удахгүй би энэ саналаа засгийн холбоос оруулна. Хууль өөрчлөлтөд ийм асуудлыг шийддэг. Засгийн холбоос шийддэг болсон. захиалагч нь хэзээ зарлаа. Яг захиалагч хэсгийг 5 удаа өөрчилсөн гэдэг ийм баримтыг гаргаж штэ. 5 удаа өөрчилж миний гар үсгдэг баримт наа чинь. Сайдаар ажиллаж явах үед. Сайдаар ажиллаж явах үедээ Намайг ажиллаж явах үед цай өөрчлөжсэн бол тэр цагдаа тагнуулын төвшин. Юу ингэж удсан тантай холбоотой гэж шууд хэлж байгаа ш. Зоригийн хэрэг ингэж ийлэхгүй удсан ямар дөржтэй холбоотой гэдгийг хэлсэн. Та үүнийг надтай холбоотой юм ирээсэн байхгүй. Наа чи юунд сандраад байна вэ гэхээр хүмүүсийн мөчд баримтаар хэлсээр шийдвэрлэжсэн. Явдал нь сөхөгдөж магадгүй гэдээс өгтлээ хайж байгаа. Ердөө юм. Хурц мэдээлэл хийсэн нь улс төрийн зорилготой юу? Ямар зорилго байхгүй. Тэр захиалагч гэдэг хүний үнэхээр болчихсон юм бол баримттай гаргаад тэрийг шалгах юм бол над хэлэх юм байхгүй шүү дээ. Би бол та нар захиалагч байгаа гэж хэлж байгаа захиалагчаа зарлал гэж байна. Хурц мэдээлэл хийж байгаа нь улс төрийн зорилготой юу? Та юу гэж бодож байна? Цаанаа ямар нэгэн хүний захиалж энэ цэвэр улс төрийн зорилго шүү дээ. Энэ нөгөө Монголын хууль хяналтын байгууллагч нь намууд дарга нарт өөрчлөлтөг болчихсон. Сүлжээ бий болгочихсон. Тэрийг нуруу гэхээс өгтлээ хайж байгаа байна. Би нуруу. Магадгүй захиалагч нь мэдж байгаа учраас ийм мэдээлэл хийгээд байна уу? Хурц уу? Таныг гадаадын тагнуул гэж яриад. Гадаадын тагнуул байсан бол шалгаад намайг шийдэх юм яа. Баримттай гэдэг зүйл. Тагнуул биш гэдгийг нь уталчихсан шүүхийн шийдвэр надад байна. Хоёр юм дотор зэрэг байна. Нэгдүгээр нэмдуржийг гадаадын тагнуул гэж үтгсэн байна. Хоёрдугаарт усын нууц задруулсан байна гэдгээр 7 жилийн ял авсан шүүхийн хоёр шатны шүүхийн шийдвэр миний өрөөнд байна. Тагнуулын байгууллагатай юм та. Хурцын ардуу зөндөөч. Наад нам дамжсан бүлэглэл чинь бүрэн бүрэлдэхүүнээр байж 49-хэн байж байгаа. Наа чинь бол их зовлонтой зам туулна шүү. Энэ бол дөнгөж эхлэл.
Хурцаас та айж Энийг гэнэ. алтууыг дөрвөлж нартай бүлэглэл гэж хэлээд байна. 42 сая долларын Тэр хоёр над ямар пад байсан юм бэ? Бид хоёр чинь ус дээр бид гурав чинь ус дээрийнхаа хашааг мэдэн шүү дээ. Би сая алтууыг утсаар хэллээ. Тэр бүлгэлнийх учрыг олоорой гэж инээж байна те. Ер нь биднэрт бол ус төрийн өөр харьяал байдаг учраас холбогддог болсон шүү дээ. Амин хувийн асуудлаар. Бид хаана байхаа мэднэ л дээ. Ер нь бол их сандарч байгаа юм байна. Тагнуулын байгууллагт ингээд сайн зарлаа шүү дээ. Энэ бүхнээс ер нь имиж нь тагнуулын их газар гэдэг бол том байгууллага шүү дээ. Одоогийн байдлаар. Би танаас нэг юм хэлье. Тэр анх хоёр гэж нэг 42-ын шахаг хийсэн хүн гэж байна. Тэр миний танд миний багшийн хөвгтэй. Миний багшийн хөвгт. Намайг тагнахын тулд тэр анх хоёроор энэ байгууллага ажиллагаа хийгээд ийм аргатай болчиход байгаа юм. Тэгээд бүтэн жил намайг тагнасан шүү. Тэр нэг хууль гэмтлийн байгууллага тулгаа дээр гарлаа гэж би яриад байгаа чи энэ л дээ. Би энэ хурц гэдэг этгээдийг Эрдэнэттэй дагуулж орсон шүү дээ. Энэ этгээд чи ингэж хууль ус тагнуул хийж яана гэж. Наад тагнуулын байгууллага чинь бол хоёрхан өөрхтэй юм шүү дээ. Хууль нь гэж. Гадаад тагнуул хийдэг. Гадаадын тусгай албаны үйл ажиллагааг далдвар үздэг. Сөрөг тагнуул хийдэг. Сөрөг тагнуул гэдэг нь гадаадынх нь Монголыг өргөх юм бол тэрийг холбож шалгадаг ийм хоёр эрхтэй газар. Өнөөдөр юу хийж байна? Гадаадын тусгаалыг шалгадаг улсын аюулгүй байдлыг хангадаг байгууллагын дарга ажлаа өгөхийн өмнөх нь улс төрийн мэдээлэл хийж байгааг юу гэж ойлгох вэ? За над дээр хийвэл хийм. Тэгэхээр тагнуулын хэрэг дарга солиг уу? Солигноо. Би солиг гэдэг зүйлийг ерөнхийдөө ер нь Монгол улсын тагнуулын байгууллагын дарга нь хуулийн сайдыг ингээд хэлжтэй. Ер нь юу болоод байна вэ? Тань дээр хэлж. Хуулийн толгой дээр гарч энэ элбэг дурж үед усыг төвөөсний илрэл нь одоо энэ шүү дээ. Бүгдийг ингээд компроматаар бариад авчихсан. Айлган сүрдүүлдэг. Ингэж даалгавар дээрэм хийдэг. Төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр харин сайн хурал хийлээ. Өөрийг илчилчихлээ. Юу хийжсэн илчилчихлээ шүү дээ. Одоо жишээ нь алтууыг дөрөлдөж хоёр ямар хамаа тийм ээ. Миний тухай мэддэг гэж. Та энэ дээр ирнэгээ мэдсэн байх тийм үү? Та чулууны хурданы үед тийм мэдгүй яа тийм байна. Одоо тагнуулын даргаар ямар хүн болох вэ? Тагнуулын даргаар дараагийн мэдээлэл дарга захирлч нь илэрх үү? Тийм мэдгүй. Одоо та эсрэгийн хэрэгээ хамгийн анхны арга хэмжээ болж байгаа. Ажлаас өөрсдөө үр дүн гарах уу? Тэгээд шалгалт газар нь шалгалсан. Цагдаа тагнуул гэдэг чинь бол засгийн газрын байгууллага. Энэ байгууллага ажлын хэсгийн шинжилдэг байна. Би л цагдаагаас сурсан хүмүүсийг соёл гэж байна. Гэхдээ бол тэр эрх нь бол өөр газарт байдаг юм. Тэгээд асуудал нь хариуцлах юм байна. Одоо ажлын хэсэг ер нь захиалагчийг олсон ч гэх юм уу? Захиалагчийн талаар судалж байгаа. Одоо яг тэр үйл явдлаас ямар байгаа бол та юм уу? Ямар ч байсан энэ дарга нар нь солигдож байгаа. Би жишээ нь хурц гэдэг хүн тагнуулын дарга байгаа. Тохиолдлын асуудал ерөөсөн. Би баштай хурц гэдэг хүнийг жилийн өмнө өргөдөөгээд яваа гэж явуулдаг болсон шүү. Чиний талаар элдв бусын муу юм их болж байна. Тэр үед намайг тагнажсэн юм. Тэр 92 оны юмыг сүх шалгасан гэж юм. Тэр чинь шүүхийн шийдвэрт өдөр шалгуулах юм байна. Бас шалгах гэж оролцсон юм. Тэгээ ерөнхий том дүнгээр юу харагдаж байна вэ гэхээр манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Гадаад тагнуулын байгууллага, улс төрчдийг тагнадаг. Хууль хяналтын байгууллагыг давхруулдаг. Томилгоогоор дамжуулж өөрсдийнхээ хүмүүсийг жишээ цагдаа шургуулж цагдаа бүлэглэх юм хийгээд байгаа. Би нэг цэвэрлэх гэж байгаа юм. Би цэвэрлэх нэ. Тагнуулын байгууллага ганцхан таныг шалгахыг хүсвэл бүх бүгдийг хинж байгаа гэдгээ зарлаад байгаа юм шүү. тагнуулын байгууллага ингэж мэдээлэл хийж байгаа нь энэ хууль эрх зүйн орчинд ёс суртахуунг асуудал.